зүйн байдлын тухай бол 2022 оны 7 сарын 5-нд бол шинжлэгдсэн найдваргаар бол батлагдсан. Энэ бол хувийн хэвшлүүд болон төрийн аж ахуйн нэгжүүдэд бол одоо аж үйлдвэрийг хөгжүүлэх бас нэг боломжийн хуулийг бол одоо санаачлаад батлуулсан байгаа. Энэ хууль нь бол одоо 22 оны 7 сарын 5-нд батлагдсан боловч өнөөдрийг хүртэл ингээд одоо журам одоо гурван гэрээч гэдэг юм уу хитрхи их одоо нэг аж ахуйн нэгжүүдэд чөдөр тушаа болсон тийм бичиг баримтын бүрдлүүдийг шаардаад байна. Тэр нь одоо бид нар ажил хийх гэж байгаа компаниудын хувьд бол тэр бичиг баримтуудыг бүрдүүлээд явах нь бол одоо цаг хугацаа алдаг. Түүнтэй холбоотой одоо энэ зах зээл чинь одоо нодлон жил нүүрсэн ямар байлаа, энэ жил ямар болж байна те. Зах зээлийн нөхцөл байдлууд бол ингээд жилээс жил биднээс хамаарахгүйгээр өөрчлөгдөж байна. Тэгэхээр бид нар бол их удаан одоо бичиг баримт бүрдүүлж явж байгаа учраас цаг хугацааг бол ингээд алдаж байна. За нэгдүгээр та хоёрдугаар жишээлбэл одоо бид нэр гэрэлтгой үйлдвэр технологийн парк гэдэг Дорногов аймгийн Хөсгөл суманд жилд 3 сая тонны нүүрс угаах үйлдвэр, 600 мянган тонны металлургийн коксын үйлдвэр, 40 мегаватт цахилгаан үйлдвэрлэх үйлдвэр хүчин чадал ингээд хувийн хөрөнгөөр хийгээ явж байгаа. Үндэсний Монгол улсад бүртгэлтэй, Монгол эзэнтэй, Монгол ажилчтай компани байна. Ингээд дотоодын аж ахуйн нэгжүүд маань бол ингээд үйлдвэр байгуулах хэмжээнд ирсэн байна. Шинэ технологиг бол оруулж ирж байна. Гэвч төрөөс одоо баримталж байгаа энэ бодлогууд маань яг энэ хувийн хвшлүүдэд нэг бодлоор дэмжих гээд байгаа юм шиг бодлого гаргадаг. Гэвч бодит байдал дээр бидний ажлыг бол ингээд хойш нь татсан цаг хугацааг ингээд алсан, хугацаа алдсан ийм тохиолдлууд бол хэд хэдудаа гарсан. Ягаад тэгэхээр одоо хөнгөлөлт чөлөөлтөй холбоотой юм дээр одоо гайлын одоо 5%-ийг бол одоо үндсэн хөрөнгөндөө бүртгэсний дараа одоо 4 жилийн хугацаанд хойшлуулах ийм залттай байгаа байхгүй. Гэвч одоо бид нар бол өнөөдөр ингээд за 5%-ийн татварыг ингээд хойшлуулж байгаа боловч 4 жилийн дотор бид нар үйлдвэрээ бариад ашиглалтанд оруулах нь бидний хувьд чухал байхгүй. Түүнээс биднэрт өнөөдөр нэг 5% нь одоо компаниудад дэмжих гэдэг юм шиг мөртлөө тэгээд одоо заавал тэр нь одоо засгийн газраар орж баталгаажих хэрэгтэй гэдэг. Иймэрхүү заалтууд нь одоо компаниудын бас жоохон мохоо хандлагатай байна гэж харж байна. Тэр нэг хөнгөлөлт чөлөөлөлт гэж ярьж байгаа шүү дээ. Жишээлбэл ингээд та бүхэн үйлдвэр ашиглалтанд оруулахад одоо бараа материал гэдэг хөнгөлөлт чөлөөлтүүдийг хэлэхэд тэр яг ингээд нөгөө тухайлсан хэсэгчлсэн заалт бүр та бүгд дээр хэрэгжих тийм боломж нь юу байгаа юм. Жишээ нь бараа материал татхад хүртэл тэр хөнгөлөлт чөлөөлөлт нь хил дээр гацдаг тийм одоо Монгол улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бодлоос авах чадахгүй ч гэдэг юм уу. Эсвэл ирээс төмөрч гэдэг юм уу. Тэр асуудал байна. Гэхдээ яг тэгээд дотоодын үйлдвэрлэдэг бараа материалын чагсаалт гэж байгаа. Тэр одоо бараа материалын чагсаалт дотор бол Монгол улс маш их юм үйлдвэрлэдэг юм шиг тийм одоо бичиг баримтыг бол баталсан байдаг. Тэнд бол жишээ нь одоо Монгол улс бол төмөр замын рейс төмөрийг үйлдвэрлэдэг гэдэг тэр чагсаалтанд орсон байгаа учраас одоо бид нэр төмөр замын бүтээн байгуулалт оруулах төмөр замын рейс төмөр оруулаад ирэх гэхээр наач одоо хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой наач дотоод үйлдвэрлэдэг бараа материалын чагсаалтанд орсон байна. Тэгээ бид нэр одоо тэр хаана хэн үйлдвэрлээд ингээд сургалаад үзэхэд бол одоо төмөр зам үйлдвэрлэж байгаа хинч байхгүй. Гэвч гих мэтлэнгээр ингээд уялдаа авцалдаа муутай бичиг баримтууд бол одоо бидний ажлыг бол нэлээ хойшлуулж байна. Нөгөө талаар гайл дээр бол одоо бидний бараа материал ирдэг. Гайлын одоо байцаагч гэх юм уу, одоо гайлын ерхий газар гэх юм уу, засгийн газрын одоо хөнгөлөлт чөлөөлтөй холбоотой журмын хавсралтанд байгаа барааг л одоо хөнгөлнө гэж үзэж байгаа шүү дээ. Гудамсан гэрээ байгуулаад. Гэтэл тэр гэрээ байгуулах процесс нөгөө бас их удаан байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт өнөөдөр улс маань бол одоо хурдан хөгжих хэрэгтэй байна. Хурдан хөгжихийн тулд бид нэр одоо аль болох энэ бичиг баримтыг бүрдлүүдийг багасгах, хурдлуулах шаардлагатай байна. Бас нэг зүйл одоо анзаарах гэсэн зүйл байгаа. Хувийн хвшлүүд ингээд одоо ажил бол хурдтай явж байгаа шүү дээ. Гэтэл бид нэр ямар нэгэн яамны хаалга ингээд сахиад мэрэгжилтэн ч юм уу, газрын дарга ч юм уу ингээд одоо үүдийг сахидаг. Одоо ажлаа хурд хийгээч биднэрт одоо ингээд ийм одоо зүйлүүд тохиолдоод байна. Ягаад гэх юм бол Монголын бүтээн байгуулалтыг бол хугацаа богино. Тийм учраас бид нар бүх график төлөвлөгөөгөө гаргацсан ингээд ажлаа эхлүүлээд явхад бол бичиг баримт түлээгээл одоо 7 сар болчих. Тэгэл наадам болол тэгэл 11 сар гэхэд бид нар битээ авч чадахгүй байдалд орж байгаа байхгүй яг бодит байдалтай. Яг хуулийн өөрчлөлт дээр нь жишээлбэл та ямар санал байна? За ер нь бол үйлдвэр технологийн паркын тухай хууль бол одоо яг бодит байдал дээр бол компаниудад тийм бас өндөр боломжийг бол олохгүй байгаа. Гэтэл нөгөө компаниуд ч гэсэн заавал ингээд хөнгөлүүлж үйлдвэрлэх гэдэг зүйл биш шүү дээ. Энэ чинь төр хувийн хвшил хамтраад цаг хугацаа боломжоо хоёр талаасаа хараад
үйлдвэрүүдээ хурдтай барьж ашиглалтанд оруулъя гэсэн бодол байгаа шүү дээ. Гэтэл бид нар чи өнөөдөр ингээл нэг одоо үндэснийхээ хэмжээний зорилт тавьчаал тэр зорилттой хүрэх гээл ээлтэй болоод одоо жишээлбэл энд ингээл хурал болж байна. Бид нар өнөөдөр маш их хурал цуглаан одоо хилцүүлэг хийж штэ. Хилцүүлэг хийгээд хурал цуглаан болоод бид нар өнөөдөр хөгждөг байсан бол өнөөдөр одоо Монгол улс маань бас гайгүй хөгжилтэй орнуудын тоонд орох бах. Гэвч бид нар бол өнөөдөр одоо үйлдвэр барьж чадахгүй байна. Үйлдвэрээ барих гэхээр одоо тэрийн бодлого маань бол дээрээ бол зөв гарч байгаа боловч хэрэгжүүлэх шатн дээрээ бол ингээд асуудлууд бол ингээд яг бодит ажил хийж байгаа компани тухайд харахад бол ингээд үүсэж байна. Одоо жишээлбэл би бас та бүхэнд хэлье. Үйлдвэр барихын тулд ямар нэгэн нөөц хэрэгтэй. Тэр нөөц нь одоо жишээлбэл одоо ашигт мултамлын нөөц байлаа гэж бодъё. Гэтэл одоо өнөөдөр ингээд Монгол улс маань бол сонгон шалралтаар хайгуулын талбайг олгож байна. Гэвч одоо энэ хайгуулын талбай одоо ингээд сонгон шалралтад одоо оролцоход нэг журам гаргасан байна. Тэр журам ямар журам байна гэх юм бол одоо мөнгөн дүн буюу их өндөр үн амлсан нь бол 60 оноо авч. Тэгээд хайгуулын төсөл бичиж байгаа. Тэр төслөндөө бол 40 оноо авч байгаа байхгүй. Гэтэл тэр нь ингээд цаана ямар одоо уршигтай байна гэдэг юм бол зүгээр нэг ингээд нэг юм өвөр Монгол эзэнтэй нэг өвөр Монгол нэг цүнх барьсан компанид л өндөр үн тавиал тэр хайгуул хийх тусгай шүүрлийг авчиж байгаа. Гэтэл нөгөө хайгуул хийж байгаа тусгай шүүрлийг хятад эзэнтэй ч юм уу эсвэл гадны хөрөнгө оруулалтын компани авсны дараа тэндээс үндэсний компани өөрийнхөө газар нутаг дээр Монгол хүн Монголынхаа газар нутаг дээр хайгуул хийх эрхийг гадны компани судалдаж авч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо жишээ нь би бол энийг залуу хүний хувьд бол тийм буруу гэж харж байгаа. Жишээлбэл одоо чи бид хоёр ингээд одоо хятад улсад очиод тэнд хайгуул хийх эрхийг одоо биднэрт өгч чадахгүй шүү дээ. Гэтэл бид нэр хитрхи ингээд одоо өөрсдийнхөө одоо боломжуудыг одоо гадны одоо санхүүжилт юм гадаадын хөрөнгө оруулалт нэрээр хитрхи одоо ингээд одоо үндэсний компаниудаа бас тэр сайн болгон дэмжиж чадахгүй байх гэж би бол хараад байна. Яг тэгэхээр үндэсний компаниуд мөн бол тодорхой хэмжээнд ингээд одоо хөрөнгө мөнгөний санхүүгийн чадамжтай болоод ямар нэгэн төслийг хэрэгжүүлээд үр дүнгийн үзчих тийм чадвар суудсан байна. Гэвч биднэрт бодиттой хэрэгжүүлэх төсөл алга. Тэр төслийг олохын тулд заавал сонгон шалралтаар биднэрт хайгуулын талбай өгөх гээд байна. Гэтэл одоо энэ хайгуулын талбайг ерөнхийдөө энэ үнийн одоо энэ босхийг бол багасгамаар. Жишээлбэл одоо юу гэдэг сүүлийн та тендерүүд ерөнхийдөө харсан уу? Нэг хятад компани 20 тэрбум тавиад тендер явуулчих шүү дээ. Гэтэл тэр хүн чинь 20 тэрбумын одоо үнийн дүн тавьснаар 60 оноо авчиж байгаа байхгүй. Гэтэл Монгол компани тэнд 2 тэрбум төгрөг тавилаа. Тэгэхэд шууд тэр компаниг хасж байгаа байхгүй. Тэгээд тэр компанид одоо сонгон шалралт олгож байна. Тэгэхээр бид нэр одоо үйлдвэр барихын тулд нөөц хэрэгтэй. Нөөцийг олохын тулд хайгуул хийх хэрэгтэй. Хайгуулыг хийхин тулд талбай хэрэгтэй. Талбайгаа бид нэр одоо болж игэл одоо энэ үндэсний компаниудаа бас тодорхой хэмжээнд давуу байдал болгоно. Одоогийн байдлаар үндэсний компаниудын давуу байдал тийм ямар ч тийм заалт алга. Мэдээлэлд баярлалаа.